Эрчим хүчний салбар зохисгүй хэрэглээ хяналтын тогтолцоо байхгүй хямд тоногт хөөрөмжийг импортоор худалдан авч ашиглаж байгаа. Эрчим хүч хэрэглэхэд ихээхэн зардал гаргаж байгаа гэд олон сул тал байгаа юм а. Энэ бүхэн дан ганц төрийн бодлогоор зохицуулагдаж хангалт хэрэглээг нь тааруулах ёстой гэвэл өрөөсгөл ойлголт юм. Харин иргэд аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний хямлтыг бий болгож өдрөөс өдөрт дутагдалд орж байгаа улсынхаа эрчим хүчийг хамгаална гэсэн үг юм а. Нөгөө талаар эрчим хүчийг хэмнээд цаана мөн эдийн засгаа хэмнэж байгаа гэж ойлгож байна. Энэ талаар ч салбарын яам хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж улсын хурлд өргөн барихад бэлэн болоод байна. Гэхдээ нэг зүйлийг сануулхад хууль гараад эрчим хүчийг хязгаарлана гэж ойлгож болохгүй, харин үр ашгийг нь дээшлүүлэх гэсэн ойлголт юм. Эрх зүйн зохицуулалтаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дэвшилтэд технологи, тоногт хөөрөмжийг нэвтрүүлснээр эрчим хүч хэмнэх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг ээ. Одоо эрчим хүч ихээр хэрэглэгдэх томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр арга хэмжээ явуулах зайлшгүй үүрэг хүлээлгэх юм чиглэлтэй байл байгаа. Яг эрчим хүч хэмнэх гэдэг ойлголт маань ерөөхдөө нийт иргэдийн хувьд одоо яг эрчим хүчийг хэрэглэхгүй байх гэсэн үг биш. Эрчим хүчийг зөв зохистой хэрэглэх. Тав тухтай байдлаа яаж эрчим хүчийг баазарцуулж аль болох эдийн засгийн өөрийнхөө кармаас нь гарч байгаа мөнгөнд хэмнэлттэй байдлаар эрчим хүчийг хэмнэх вэ гэдэг арга зам одоо тэр зүйлийг хөвшил болгох, дадал зуршлыг бий болгох ийм зорилготой байлаа. Хэмнэлтийн тухай хууль хоёр төрлөөр зохицуулалт хийхээр төлөвлөгдсөн. Нэг нь төрийн зохицуулалт, нөгөөх нь иргэд аж ахуйн нэгжийн сайн дурын үйл ажиллагааг дэмжсэн урамшуулал олгох талаар тусгасан байна. Үүнээс харахад иргэдийн дундах ойлголтыг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Манай улсын хувьд цахилгаан эрчим хүчийн үйлдвэрлэх тал дээр анхаарч ажилдаг болсон ч өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл хангалтгүй гэж хэлж болно. Жишээлбэл дулааны цахилгаан станц эрчим хүчний 90%-ийг үйлдвэрлэж ачааллаа арай адан дээлж байхад гаднаас оруулж ирж байгаа болон усан цахилгаан станц дизель түлшний эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэхгүй байгаа юм а. Аж ахуйн нэгж томоохон байгууллагууд үйлдвэрлэлд гэх юм бол эрчим хүчийг хэмнэх арга гэх юм бол зөв техник технологиг нэвтрүүлэх. Тэгээд одоо байгаа үргэлжлэн хэрэглээнд нь хэрхэн эрчим хүч хэмнэлт гарах боломжууд байна вэ гэдгийг аль биесээр техникийн аудитаар одоо түн шинжилгээ хийлгэж тэр дүгнэлтийн дагуу тухайн жилдээ тийм үү өөрсдөө эрчим хүч хэмнэх арга хэмжээ авах тийм үүрэг хүлээснээр ерөнхийдөө эрчим хүчийг хэмжиж байгаа гэж ойлгож байна. Эрчим хүчийг хэмнэн гэхээр зөв ашиглалтын тухай хамгийн түрүүнд ярих шаардлагатай юм а. Тэгвэл эрчим хүчний салбарт хэрэгтэй байгаа зөв ашиглалт гэдэг маань хэрэглээг хянаж тохируулах хэрэгтэй гэсэн энгийн ойлголт. Жишээлбэл таны ашиглахгүй байгаа арзаатганд залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25%-ийг эзэлдэг байна. Мөн телевизрийг 1 цагийн турш асаагаагүй ч залгаатай орхисон тохиолдолд 3 цаг асаалтай байлгасны 40%-тай тэнцвүүц эрчим хүч зарцуулдаг байна. Энэ мэтчлэн ам бүлдээ таарсан тасалгаа бүртээ хэрэгтэй техник хэрэгсэл хамгийн зөв сонголт болж байгаа юм. Танд нэг судалгаанаас хүрэхэд дулаалга, гуй хаалга, цонх, өдөр тутмын онгорхой байдаг салхивч зэргээс шалтгаалan өвлийн улиралд бид хэрэглэх дулааныхаа 30-40%-ийг алддаг байна. Үүнээс шалтгаалan манай улсын эрчим хүчний хэрэглээ байнга 8-10%-аар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.